Цахилгаан эрчим хүчний төлбөр нэмэгдээд бас багагүй хугацааг өнгөрүүлж байна. Тэгээд иргэдээс бас манай телевиз рүү хандаж цахилгаан эрчим хүчний төлбөр маань маш өндөр гарч байна. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг авч өгөөч гэсэн бас хүсэлтүүд маш их ирж байгаа. Тэгээд энэ талаар бид нэр лавлахаар Дорн бүсийн эрчим хүчний систем төрийн өмчт хувьцаат компани хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандсан байгаа. Эрчим хүчний зохицуулах орноос цахилгаан эрчим хүчний үн тарифыг 11 сарын 22 оны 11 сарын 1-ээс баталж эхэлсэн. Баталсан үн тариф ба хууль зүйн яамд бүртгүүлээд 24 оны 11 сарын 15-наас хэрэглэгчид мөрдөж эхэлсэн байна. За мөрдөж эхэлсэн үн тарифад айл өрх аж ахуйн нэгж ангилалт тус бүрээр өөр байгаа боловч айл өрх дотроо тоолуур нь ялгууртайгаар бас тарифуудыг баталж өгсөн. Энгийн тоолууртай айл өрх, 2 тарифтай айл өрх, 3 тариф тоолууртай айл өрх гэж ангилж ялгаж өгсөн. За энгийн тариф тоолууртай айл өрх болонгууд хэрэглэгчийн хувьд бас тарифуудаа ангилж өгсөн. Энэ тарифыг бол ангилалтай тариф гэж бол танасаа бидэд бол танилцуулж өгсөн байгаа. За энгийн тарифтай айл өрхийн тариф тоолуур болгонгууд 0-100 тавь төгрөг хэллэг заглаад дахиад 151-ээс 300 хүртэл киловатт хэрэглээ, 300-ээс дээш хэрэглээ гэж бас тарифуудаа ангилж өгсөн. Энэ тарифыг бол ангилалтай тариф гэж бол танасаа бидэд бол танилцуулж өгсөн байгаа. Тарифын талаар за энгийн тарифтай айл өрхийн тариф тоолуур болгонгууд 0-100 тавь төгрөг хэлсэг. Энэ дэр бол 151 төгрөгөөр бодогдож байгаа. 151-ээс 300 хүртэл киловаттыг 232 төгрөгөөр 300 киловаттаас дээш гарсан хэрэглээг нь 261 төгрөгөөр бодогдож байгаа. За ихэнх айлууд 2 тариф тоолууртай айл байгаа. 2 тариф тоолууртай айл өрхийн хувьд болонгууд цагийг нь бас заагаад өгсөн байгаа. Өглөөний 6 цагаас оройн 21 цаг хүртэл хэрэглээ. 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглээ гэж хоёр ангилсан. Дотроо ахаа саяхан шиг киловаттын хэрэглээг нь 0-150, 150-аас 300, 300-аас дээш гэж бас ангилсан байгаа гэсэн. За тэгээд 2 тариф тоолууртай буюу оройн 20 цаг хүртэл хэрэглээ нь болонгууд 158 төгрөг, 150 киловатт хүртэлх нь 151-ээс дээш нь 201 төгрөг, 300-аас дээш нь 241 төгрөг бодогдож байгаа. Шөнийн цаг хэрэглээ буюу орой 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл хэрэглэж байгаа хэрэглээг нь 123 төгрөгөөр 150 хүртэлх нь 150-аас дээш нь 136 төгрөг. Энэ бол шөнийн хэрэглээ гэсэн. Өглөөний оройн 21-ээс өглөөний 6 цаг хүртэл 136 төгрөг. Энэ тариф баталж өгсөн байна. Тариф тоолуур тавигдсан айлууд бол яг үгээр одоо агаарын бохирдол бууруулах зорилгоор юм уу хэрэглэгч айл өрхөнд халаагуур тавигдсан байгаа. Халаагуур тавигдсан айлууд бол шөнийн хэрэглээг нь бас хөнгөлж өгсөн тариф бол байгаа. Энэ бол агаарын бохирдолтой холбоотойгоор хөнгөж өгж байгаа. 220-ийн хүчтлийн ангилалтай төвшөнтэй айлууд болонгууд 700 киловаттын хүртэлх 0 тэгэлж өгж байгаа. 700 киловаттаас дээш гарсан хэрэглээг нь буюу 50% өнгөлнө. Жишээ нь яг шөнийн хэрэглэсэн хэрэглээ нь 850 киловатт байлаа гэхэд 700 киловатт нь тэглэгдээд илүү гарсан 150 киловаттын 50% шөнийн тарифынхаа 50% хөнгөлж бодож байгаа гэсэн.